Дэлхийн монголчуудын Эмбэл радио 88 урлагын дээр сугат харуулан сонсож буй эрхэм сонсч үзэгчдийн өнөөдрийн харамгалан дахиаллахыг 7 өдрийн даваагаас баасан гарагийн 14 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс ихийг сонсож илүүг мэдийг сүрэтээр үдийн ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсч үзэгчдийн шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 2 дугаар сарын 24-ний баасан гарагийн нэвтрүүлэг эхэлж байна. Студиуд хөтлөгч гэрлээ зандаа найруулагчаар Гамболтын ангарганаар харьцаж байна. Өдрийн мэдрэг зандаа. За өдрийн мэд. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Дидиш багцууд шинжлэглээ Дидиш. За мөн цастар нарыг тань бэлэглэе. Шүршдэг Д витамин хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр баасан гараг болохоор яадаг вүлээ? За хөгжилтэй постууд өнөөдөр 8 дугаар хэсэг явна. Одоо үзэсгэлэнт болгогч туулаа жилийн нөгөө 9 азтан гэдэг одоо тий туулаа жилийн 9 азтан гэдэг тийм уралдаан зарласан байгаа. Тэр манай одоо сонсогчдын групп гэдэг 85 мянган хүнтэй групп байгаа. Тийм цагаан сартай холбоотой постууд хийгээд тэр постуудаас нь хамгийн олон хаахаа авсан 9 хүнийг 50 мянган төгрөгөөр тус бүрд нь шалгаруулах ийм уралдаан явж байгаа. Одоо ер нь дуусах шатанд орж байгаа шиг байна да. За тэгээд надаас эхлэх үлээ те. За одоохон за би 10 дахь постоо эхэлнэ. Одоо. За 10 дахь пост. Канна гэд эмэгтэй хүний пост байна. За энэ яг л ийм болоод өнгөрсөн сая. За цагаан сараар ёс журамтай цэмцгэр идэж уун шүү гэд сууж байтал закускны тавган дээр 2 зүсэм хилэн зууш сайн байна уу гэд вэж. Зөөц тавга угаач өдөө гэл аваад өмгчлээ. Тэгсэн жигнүүрийн тэхий голд нь үнчин 3 бууз харагдаж байна. Хоёрыг нь сэрээдэд идлээ. За нэгийг нь үлдээх хаашаа имгээд зохиж унгав. Хідэн аяг халбах сэрээ угаагаад дуустал гарт нэг халбах салахгүй наалтаад үлдв. Халбага барьсан чигээрээ төмпөнтэй салааднаас 3 том халбагтлаа. За ястаа болигээд арын ундлахын өрөөрөө ортол ээж намайг дуудаж нэг цамц шиг юм тааруулж ярьж үтснэ. Чи энийг ав гэлээ авлаа. Буцаа том өрөөнд орлоо. Хит хит амсцсан тавгийн эдэнээс дахиад идэ харуул авч өмхөө. Аяг сайхан цай уучи гэж бодлоо. Сайхан цай гэд хартал нүдний ижил төвшөнд ууц өвчөө харагдав. Зөндөө мах огтлоод хажууд нь тавьчих. Өөхтэй эдэн мах сүтэ зэндэ хэлээ. Цайгаа янзын сайхан оочж байтал санаанд оромгүй бит зүйлс хилэн толов. Тэмтрэл сортол мах. Өвчүүний өөх зөөлрөөд аман дуусгаад бэлэн болжээ. За өвчүүний өөх холестерингүй юм чинь билүү хүмүүсийн яриад байдгийг бодонгоо бүх махыг идэв. Хитрхи их мах идчихлээ. Одоо жаахан ногоо идчихийгээд өгөрцөө рүү гараа явуултал хяам зүгдэд ирсэн байлаа. Яагаад ч юм цагаалганы хайлмгэн дээр байгаа нэг эмо үзэм хамгийн илүү санагдаж хорсолтоогоор зажглав. Ингээс тэгсхийгээд өдөржин хөвж арай ч унтгаар хэвтэн. Тэгснээ шүн дунд 0 орох замдаа халтраад хөргөгч рүү хүлгийн жолоог залж нөгөө халбага байрчихсан өдрийнхөө өшөөг авахаар хөргөгчний хаалгыг онгоолгоош нийслэл татад төмпөн хайж яв. Яг тэр үеэр өдөр хаач юм олд сонссон сар шинээр л өсөж болдгоо гэсэн гэдэг үг. Чухам логиктой санагдаж ямар буйн нь ингээд оноод хэлжигдгийн болдоо гэд санаа алдав. Тэгснээ за би ямар ганцаараа ингэж идээд байгаа юм биш. Бүх монголчууд яг адилхан идэж нийтээрээ жигд таргалж байгаа гэж бодсон. Сэтгэлээ засаад дахин 3 том албаглаа. Цагаан сараа гэж. Тэстэ гоё бит нүд тарагт бичлээ шүү дээ. За бигтэй сайн нэр 17 ангиллаар таргалсан баха. За 17 жаас юм. Гэтэ чи ерөнхийдөө жоохон бүрэнхий болсон. Бүрэнхий болсон шүү дээ. Яаж сахлаа авсан чи бүр нөгөө тарганыг мань нуудаг гэсэн нөгөө сахал байхгүй болсон бүр. Харсан бол яасан таргалсан ингэ. За би шиний нэгэнд бол амар ицсэн. Тэгээд 2-нд арай гайгүй тэгээд өчтөр 3-нда нэг жоохон ходоод гисээ зэгцлээ гэж дод ногоотой шүл хийж ицсэн. За намайг үзэсгэлэнтэй болж байгаа гинэ. Энэ ч одоо үзэсгэлэнт болгогч туулаа жил юм чи. Гэт ямар юм яг үзэсгэлэнт болгоод. За эст Амар Төвшин Ганбаатар. За 2010 онд гэрийнхнээс тусдаа гарсан юм байна. 13 жил юм. За одоо утгад юугаач хийж тусдаа гарсан. Бодвол нөгөө эрхчлөөг эрхэмлээ үзгэнэ. Тэгээ дайрэхэд нийтийн байр хүүтэн гэж ихтэйхэн тэгээ их хөлснөө. Миний тусдаа гарах гэж нэг гудас хөнжил нэг халуун тоогоо хідэн хувцас тэгээ өөр хөрөнгө байхгүй. За нэг орой яг өлтгөхөр өслөөд эцсийн гаргалгаа мэдээж гэрлүүгээ залгасан байна. Юу ч болоогүй юм шиг. За танахаар юутай ав гэж мэгэл те. Би одоо нэг ажлаа тарчаал ойрхон явж байна. Дайраад гард юм уу гэл их утсан гинэ.
Угтаа бол нэг хоол буудаад тэгээ нэг 5-10 төгрөг хомбох нарийн нэг атгах санаа агуулсан байсан байна л да. Гэрийнхэн тэрийг мэдэхгүй. Тэгэл ээж тэг бид хоёр нь мантон бууз хийж байна гээл утасны цаанаас тэгсэн чинь бүр халуун яг шинхэн буусны үнэр баг ханхих шиг болсон гинэ. Тэгэхээр л хам хувцлал гарлаа. Манай нийтийн байр болохоор замаасаа тийм 150-60 м зайтай. Тэгээ гудмаар ингээл уруудаад алхажсэн гинэ. Тэгсэн тухай цагаан сар төгчгсөн байсан. Тэгээ нөгөө гэгээ тасарчсан хав харанхуу. Гэтэл яг зам дээр нэг цагаан шуудат юм байна гинэ. За. Биш дотроо энэ одоо хогоо зам дээр ингээд хаяал манайх их бүдүүлэх шухааны бодчоод хажуугаар нь гарахтаа муу готлаараа өшгөлсөн гинэ. Тэгсэн чи их хатуу юм байна. Алдартай нөгөө асаагуурынхаа ёлтоосын гэрлийг тусгасан чинь амыг ингээд нарийн төмөр усаар боосчихсан цэвэрхэн тийм цагаан том орос гурилын шуудаа байна гинэ. За. Ямар ч сан хог бишээ. Тэгэл нөгөө зүрх ингээл түг гээл нөгөө эгээтэл баг баруун өнгөрний алт эрдэнэс олцоо айтаа ингээд түгшсэн юм байна. Тэгээд бас ийш тишээ ингээд хараастай. Тэгсэн нөгөө төөргсөн чинь хүнд гэж ихтэй юм байна. Тэгэл нөгөө өнөөх эрдэнэсээ үүрэл гүүх шахуу байран дээрэл хаалга янгантал түгж байгаа л задлсан юм. Тэгсэн юу гэж шуудаа дүүрэн хөлдөө бууз. Нөөсж байгаа хүн чинь. За. Гайхах зэрэгцэл шалгалаа гинэ. Тэгсэн яг л бууз байна гэж. Тэгэл өнөө энэ тэндээ хонхоосон халуун тоогоогоо залгаал жигнүүрэндээ дүүргээл поолны 30 минут чигнэл гарахад миний жижиг нийтийн байран дээр халуун буузны үнэр хан хийгээстэй. Амт гэж бүр ванли гинэ. Юу нөгөө гэртээ очих. Тэр 2 сарын хугацаанд өглөө өдөр орой дандаа бууздсан гинэ. Тэгээ бас болоогүй хажуу өрөөндөө нэг 2 казак оюутан байдаг байсан мэл. 2 охин. Тэд нартай ингээ хаяа жижиг цагаан тоор ингээ дүүргээ 50000 төгрөг гээл зарчдаг гэсэн. Бааста бизнес хийцээ. Сүүлдээ нэр үнэхээр бууснаас залхдаг юм байлээ. Угтаа тэр үл залгуулсан бууз хаанаас тэнд гээгснийг би өстой үнэхээр таашгүй гинэ. Гэт ямар амар ол зүйтэй нэр. Хоёулангийн хүмүүс үзэсгэлэнтэй болчихсон юм шүү хоёроо л гэдэг. Нэг сонсогчдын групп дээр нэг хүн бичсэн мессеж дээ. Яг үзэсгэлэнт болгоно гэдэг нь яг хизээнээс эхлэх яг ямар шир тэмдэг илэрх вэ гэдэг. Шижил ухааны асуултнаас. За тэр бол яг шинийн нэгний оройноос эхэлж байгаа. Ингээ тойлонд ингээ урд нь 3 секунд хардаг гэсэн бол 4 секунд харна, сүүлдээ 15 секунд харна. Харцаа салгаж чаддаг. Тэгэх юм бол үзэсгэлэнтэй болно гэсэн үг. Хоёрдугаарт болохоор яг туулаа жилтэй хүмүүс илүү үзэсгэлэнтэй болно. Тэгээд туулаа жилтэй ивэл одоо хонь гахаа жилтнүүд бас илүү үзэсгэлэнтэй болно. Энэ 3 жилийн харж жилтнүүд болохоор үзэсгэлэнтэй болох шүү. Чи одоо зурхаач уу гандангийн. Яваад. За миний дараагийн пост одоо Даштонд баярц гэдэг хүний пост заяа. Манай найз музейд ажилладаг. Тэгээ нэг би чамайг чи нэг юм 4 настай хүүхэд өвгийнхөө ингээд хим шүдийг амандаа ийцэн байсан гэдэг нэг уншсан ш түрүү чин 5 дахь өдөр. Тэг би чам зүгээр зөрүүлээд энэ хүний постыг зүгээр ярьж өгчээсэн заяа. Уншиж бол өгөөгүй. За энийг сонсоогүй хүмүүс бас байгаа. Энэ илгийг аван за оныхын илгээ бидэрээ. Хүүхэд байхад аав ээж хоёроо дагаад айл зочлоо. Зологчхоод цай ууж эдээ амсаад буузаа хүлээдэг те. Манайх орж ирэхээс өмнөх нэг ах орж ирээд цай уугаад сууж. Төд удалгүй бууцж гарч бүгд бууз зооглож суутал ахаас ямар нэг зүйлийг шал руу үсрээд унжглаа шүү. Нүдний буланд надад л харагдсан хэрэг. Шалан дээр тор хийн унсан тэр зүг би юу ч бодолгүй чимээ шуугантай унсан юмыг нь авч өгөх санаатай галацтал гүгээд очтол өөдөөс ярцаасан бүтэн шүднүүд хатсан бууцтайгаа шалан дээр ангаа хөвдөж байгаа юм тэр. Бууцаадсан тэр. Тэгээ бууцтайгаа унаад багтай. Үхтлээж амьдралдаа тийм зүйл огт хараагүй би цоцсондоо айлын гэрээр нэг гэж амар чангаар хашгирч аав ээж өөрийнхөө дундуур шургалж буруу харж нүдэ анхад бүгд сандралдаа яави танихгүй ах гинтээ хажгаранаас цоцсондоо бас сандарсандаа шалан дээр унсан химишэд рүүгээ мүлхэж явахыг би олж хараад уулам чанга орлж энэ айлаас хурдан явъя гэд ерөөсө тайвширахгүй байсан гэдэг. Дараа нь ээж аав хоёр учрыг надад тайлбарлаж хиймэл шүдэн бууцны гуриланд наалтаад амнаас нь сураад унжихсан болохыг хэлж би жаахан ойлгосон ч хэд хоног өнөөх том ярцгар хиймэл шүд бууц хатсан чигээр шалтан дээр хөвтөж байгаа дүр зураг. Сэтгэлээс огт арилж өгөхгүй байсан юм да. Ёстой амар гинэ. Би хүүхдүүдтэй нэр яаж ч утсан амар харагдчих штэ тий. Шалан дээр бууз хатцсан шүд байна гэж бүтэн нөгөө бүтэн шүд. Яа. За Ваня бүрдэрч.
Хүүхэд байхдаа бас тэрүүхэндээ дүрсгүүл нөхөр байлаа. Би 5 дугаар ангид, дүү болохоор 3 дугаар ангид сурч байсан жил. Тэгээ цагаан сараар хамаатнууд ирээд буцаад ээж аа бас цай уuna гэдээ яваад гисэн. Тэгээ дүү төр гэртээ хөвөлдлээ. Айл хэсээгүй. Тэгсэн ширээн дээр нь тал шил арих байна гинэ. 5 дугаар анги 3 дугаар анги хүүхэд шүү дээ. Тэгээ ширээн дээр тал шил арих байна. Хүүхэд юм чинь нөгөө сонирхоод жоохон хийгээд ингээ балгаж үтсэн чинь бүр хахад цацаад нулимсул гойж тийм шүү дээ. Амар ид байна бурхан минь гээд. Дүү намайг харж байснаа. Ага наад архийг чинь гадаа байгаа гүлгэнд өгчийг. Тэгэхээр нэрээ яад юм бол амтэн ер нь яад юм бол гэж бодоод гараад гүлгөө дуудсан гэнэ. Тэгээ нөгөө гүлгөний хоогоо барьж аваад дараад ингээ суусан юм байна. Амын ингээ хоёр гараараа зааж барьж аваад ангаалгаад дүү гүүж ирээд нөгөө шилээр нь нөгөө гударчихсан гэнэ амраа. За тэгээ ажиглаа суусчлаа бит хоёр. Тэгсэн хэсэг байж агаад халж байгаа болтой нөгөө нохой гүлгч нь хуцаад эхэллээ. Сүүлдээ бүр уртаар үлээд л гэнэ. Яана нохоогоо согтоцсон. Гүлгөө согтоод. Тэгээ хэсэг хугацааны дараа хөл дээрээ тогтож чадхаа байгаа босож ирээд хэвтэр дээр унаад эхэллээ. Удалгүй нөгөө ээж аав ирээд ээж нөгөө гүлгэнд хоол өгөхдөө байгаа байдлыг анзаарчихлаа гэнэ. Гүлэг машинд дайруулчихсан юм шиг байна. Яана маргааш өглөө имлэг авч явах уу гэж байна. Аавда ярьж нээж нь. Тэгсэн би болохоор гадуур гараагүй машин дайруулаг зүгээр болчихнаа маргааш л ямар ч байсан ингээд бол харчигээд наа чинь ямар согтуу байгаа бид хоёр арх өгчихсэн гэлтэй биш гээд тэгээ гүлэг мэ нам тасраад унаад гисэн маргааш өглөө хэвийн болсон ч гэсэн нэг л их шаардсан байхдаа чаавас өдөржин ингээд босож явах үг нэ иви тэгсээр нөгөө 3 дугаар ингээд дүүтэй байгаа шүү сүүлд нь нөгөө дүү нахтагаа муудалцаад ээжд энэ явдлыг хэлсэн гэдэг тэгээс ээждээс тэгээ хяргуулсан гинэ Йой. Тэгтээ нөгөө нэг нохооны ингээд бие минь тар байх юм бол бас арх амрын цутгаад идэг те. Хаашаал. Худлаа юу тэр бас. Ямар ойлгохтой байх тэр. Бас нэг юу лээ нэг янгрыг эмчилж ийн гэдэг нэг фэйсбүүкээр пост явуулсан шүү дээ. Монгол аргаар эмчилж ийн гэсэн арх ингээд цутгах зам руу. Нөгөөх нь ингээд тайвш тэгээ сайхан тайвширлаа гэдэг байхгүй. Ямар тайвширхад нөгөөх нь. Тэрнээс харин ингэж тасарч масрахыгаа зүгээр сайхан тайвширлаа гэж ярьд юм гэж боддог болсон шүү дээ. Ууж уужснаа. За одоо л нэг сайхан тайвширж илгээ унтаад. Бас Монгол арга гэдэг амаа тэрийг. За Улаанбаатарт 14 цаг 28 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар Диди шамтран айлаж байгаа. За Диди шин багцууд шинжлэгдсэн гинэ. Харин тийм байлээ. Ийм нэг юунууд яасан байлээ. 15,000 төгрөгөөр чинь стандарт багц гэдэг. За. Тэрэнд нь болохоор гэр бүлийн гишүүн бүр зориос яг сувгууд байгаа. Хүүхдийн сувг, entertainment сувг, танин мэдгүй спорт сувгууд гэдэг. Тэнгүүд happy сувг гэдэг. Тэр нь 25,000. За. Энд нь болохоор саяных дээр нэмээд хамгийн олон кино сувгуудаа багц нэмэгдэх юм байлээ. Холливуудын кинонууд, дэлхийн шилдэг кинонууд те, сүүлийн үеийн шинэ Монгол кинонууд гэдэг ингээд нийт 120 сувгтай. За 86 одоо 120 болсон тий. За стандарт нь болохоор 86 сувг, хайпи нь болохоор 120. Тэнгүүд супер гэдэг байгаа. Энэ багц нь болохоор 30,000, 5,000-аар нэмэгдэнэ. Яг саяных дээр нэмээд гол нь спорт сувгуудын багц нь нэмэгдэх юм байлээ. Хамгийн олон сувгууд нөгөө кино сувгуудаас нэмэх нь ингээд 124 сувгтай. За стандарт нь 86, хапи нь 120, супер нь бол 124 сувгтай байна шүү дээ. Тэгэл 5,000 төгрөг 15, 25, 30,000 төгрөгийн үнэлгээтэй байна тий. За тэгээ Диди шин зүгээс өмнөх багцын үйлчилгээний хугацаа нь хараахан дуусаагүй байгаа хэрэглэгчдийн хувьд үйлчилгээний дуусах хугацаанд өөрчлөлт орохгүйгээс гадна ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр тэднийг 15, 25, 30 мянган үнэтэй шинжлэгдсэн багцууд руу ахиулан шилжүүлнэ гинэ. За тэгээ үйлчилгээний хугацаагаа дуусгахад хэрэглэгч өөрийн сонголтоор шинжлэгдсэн багцуудаас хүссэн багцаа сонгох боломжтой байна шүү манайхаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Диди шамтран айлж байна. Баярлалаа. Инх жаргал таваагч толинд хараад одоо урт зогсоод байна гинэ. Ортой юм шиг байл гэж байна. Ингэнэ баянцэг баян гэдэг хүн сонсогч үзэгч манай зэд өвөө амар муухай өөрөө бүх шүдээ аваад гартаа барьж угаачгаад надад болохоор зааж өгөхгүй байгаа юм да гэж надад өвөөгөө ховлсон байдیں۔ Ямар хөөрхи юм бэ? Аваад угаачгүй. Яа, өжилтэй. За миний дараагийн пост өсөх баяр оюун гэдэг хүний пост байна.
Сан шинээр имээ дээр хамаатны минийг ихчих ирж золгосон юм. Би ч танад очиж золгоно гэд хаягийг нь авчаад золгосонгүй. Удаан уулзаагүй юм чинь ирж бэлэг энтер авал гэж байна. Оройхон гараад ихчинд нөгөө гэрт нь очиж золгохоор бол гэртээ золгодгүй шүү дээ. Оройхон гараад ихчиндээ очиод хаалгаа нээвгүй юу. За сайхан шинэлж нү гээл орлоо. Бэр нь олтой ихчил үйлчилгүйгээл юм шүү. Бууз жигнүүлж идчихгээл уулзаагүй 15 жилийн амьдралаа нилээ ярьсоо. Золгох хүнтэйгээ золгоод бэлгээ авчмаар байдаг. Тэсэлгүй гүлгөө ихч унтчихсан юм уу? Золгочхоод явъя да гэсэн үйлчилж байсан ихч харин өөдөөс юун гүлгөө? Тийм хүн байхгүй штэ мэдөө гэж авдээ. Би ч гайгаа хэллээ тэгсэн хажуу орцных нь айлд орцсон байдیں۔ Бандсанда ядад золгох хүн байна уу? Яс юм байна да гэс. Хийгч гаргахад минь яс юм байна да бэлэг ав гэд өгсөн дөө. Тэгээд жинхэнэ ихчиг рүүгээ орсон гинэ. Яаж ороод гарсан тэрийгээ сандгүй шт. Өмнөх айлаа бодоод юу ихчийхтэй юм хуучлах. Зухуугаад л гарсан баг. Ихчи үр санд энд дэдэг бол чадвар холбогдороо сайхан шинэлцгээгэрэг гинэ. Нөгөө 15 жилийн зовлон жаргал. Бүх амьдрал ярьц тий. Тэнгүүд яг жинхэнэ нөгөө ихчинд оронгууд ярихаар бүр утгагүй болчихоо тий. За эцэгд юмаа тэгнэ. Баг байхад 1 жилийн цагаан сараар болсон явдал. Ах бит хоёр гэртээ үлдсэн байхдаа хөрш айлуудаар орж ингээд бэлэг амаар санагдаад байсан гинэ. Тэгээ гудамжныхаа найзуудаар орох гээд гэрээ цойжлоод гарах гэсэн чинь гадаа нэлийн хүүтэн байсан. За. Тэгэхээр нүүдэн твтэж байсан нохой маань ихэд даарсан болтой чичрээд нэг л өрөвдөлтөй байсан гинэ. Тэгсэн гинэт ингээд нэгүүлсэн гүйцэтгэл цаанаасаа төрөөд нохоогоо хэсэгч болтгоо дулаахан байж бай гэд гэртээ оруулаад гаднаас нь цойжлоо явчлаа. За. Баахан хэсэж нилээн бэлэг цуглуус хоёр чинь их л дойдгоор амтд гэртээ ороод нохоогоо гаргачаад л тавгийн идэг арсан чинь 5 давхар уул баавыг ташраар нь яг нэгтлийн мэр хайчих. Өрөвцөн нөхөр өрлөө өшөглөн гэдэг шиг бодхоос бүр гондмор ятхад дөнгөж нөгөө шиний нэгэн байсан гэнэ. Цагаан сар дуус хаач байсан. Ээж аав ирэх төхөөд нөгөө турсах өөрөө хуулраад мүч цаанаасаа санжаад гинэ. Бүр юм л бодлоо. Тэгсэн ах минь хайр намайг бодвол арай нөгөө сэрэг нөхөр эдээгээ бүгдийг буулгасан ба. Тэгээ эхнээс нь дахиж өргөтөө мэрэгцэн талуудыг бүгдийг дотогш нь харуулж өрөөд ямар тач эдээгээ буулгахад намайг болон өөрийгөө аварсан юм гинэ. Ах нь ингэсэндээ бас арай сэрэг. Хингэнэ нөгөө гүлгэнд ариг уулгасан гэсэн чи чулуутын хавцал хамрын хийдийн хар уул хавар аригчин хар ямаанууд байдаг гэсэн шүү дээ гинэ. Йоо хилдэг аваач. За миний дараагийн пост. Энэ нөгөө яг цагаан сартай холбоогүй пост шүү. Нөгөө бидэнд тохиолдсон хүндхэн хөвгчлөлтэй явдлаас авсан. За. Энэ нэр амир айста илгийг авна. Би багада мууга мэдгүй дурламтгай новш байсан юм аа. Энэ нэг амир. Чи эмхтэй өний пост те. Одоо бол санаа гэж сабак цааш олчихсон. Сайхан царай биетэй залуусыг сайхан юмаа л гэж харахаас өөр зүйлгүй болоо шүү. За олдон толоо юм донгосох яг онгон дагшин охин насныхаа ориглон болооч бүтэлгүй нэг дурлалын талаар энд оршуулъя. 16 настай байлаа. Аавтайгаа цуг хөдөө ахынд очиж зуншихаар болов. Эхний эд оногч сайхан л байлаа. Үнээс аар сурдаг Баатар өмднийхөө хоёр өвдгийг шалав норгоод 13-аас сарваатлал шувтраад арай гэж 2 болгох сүтэл нар жаргаан шүү дээ. Морь унаж сурдаг Баатар хонгоо улаан ялга болгоод 2 хоног төрүүгээ арж унтлаа. Энэ мэдчлэн хүүглэд сонирхолтой эд оног өнгөрөөд сүүлдээ залхаж эхлэж байтал адуучин залуу алтан гэрэл гэдэгшил көдөөний көрслөг бор залуу шитгэл зүрхний минь хаалгыг цөм чаагаад ороод ирдээ. Адуучин залуу алтан гэрэл гэдэг нөгөө сингл ледис 3 дээр гардаг. Юу нөгөө уйдгаргууныгийн хатан хаан байсан хүн чинь аз жаргалын дуу ч юуха болцсон. Энд ч нэг дуу айлжгүйгээл тэнд ч нэг үнэний хүзүү тэрж өөртөөгөө ярьж эм ороод сар гаран өрөөсөн харийн бааланд бэлурлаа базар байна. Нөгөө сайхан залууч өдөр бүрл манай хот айлаар буугаад морддог. Би ч түүнийг надад дурлаад манахаас салхаа байчлаа ухааны юм ботоол. Наадан болох төглөө. Нэг өдөр хоньны бэлчээр дээр нөгөөх мань дахиад ирлээ. Би ч бараа нар нүсгэцгийн анзлаа сүйцөөд. Тэгээ хэсэг дэмий жалчид сууж байснаа нөгөөх чинь өврөөсөө нэх гой алга шигтлээтэй юм гаргаад ирлээ шүү. Тэрүүхэн зур түмэн бодол толгойд 1000 км/сек хугацаанд эргэлдвэ. За ингээд бараг адуучны ихнэр болох нь үнээ сайн саас
хаад сурахаас их сургууль мургуулч өнгөрч олон хүүхэд төрүүлээд сайн ээж болно да. Арай л эрт айлын ихнэр олох нэ аав ээж уурлах байх та гэд юуг айл явгаа боллоо баг. Энэ сайхан бодлыг минь тастаад тэр хэллээ. Зулаа миний дүү энэ эмгийг сайхан агчтай дамжуулаад өгөөч тийхүү. Энэ эмгийг наадмаар зүүсэн байхыг нь хармаар байна. Миний царай гэдгүүд амар эможинууд тавьсан заяа. Ахын минь охин сайхан агчид сайн болчоод манайхаар эргэлдээд байсан дурак юм байна лээ шүү дээ. Тэр эмгийг нь манай агч зүгээгөө надад өгсөн юм чи яах юм гохнээ. За зааш нь бичгээс залхуу үрчлээ тэгсгээд ойлгочороо тамина гинэ. Гоё ч юм уу. Үнэхээр гоё. За чи нэг пост явууч тэгээд хамтраад ихэд танилцуулъя. За энэ бидний тохиолдсон хүндхүү хөгжлийн явдал дээр бас бичсэн байл мөнхөл хэрэггээд. За. Оюутан байхад манай ангийнхан 90 эмгүү ингээд хаяа нийлж уудаг байсан юм гинэ. За угаас бүх ангийнхан л тэгж байна. Тэгээд нэг өрөө нийлээд шоудаад. За. Тэгээд буудалд ингээд гуйж байгаад чихэлдэж хоноод. За. Өглөө нь ангитай баахан өлбис юмнууд байж байсан гинэ. Тэгээд шараа тайлгаа шийдээд бүгд мөнгөхгүй. Тэгээд намайг дэлгүүр ихчтэй жоохон цуц юм чин зээлээд гэд гуйсан гинэ ангийнх нь. За тэгэхээр дэлгүүр орлоо. Арай гэж нэг гуйж нэг ганц юм авсан гинэ. Тэгээ нөгөө өлгөрүүд болохоор дэлгүүрийн үүд нэг хүлээгээс те. Тэгээд нөгөө худалдагч гэж болохоор дахиж өгөхгүй шүү гэж загнуулж нөгөө ганц юм авч шаашт. Яг гарч байхдаа шатан дээр нь хальтраад нөгөөдүүлийнх нь нүдэн дээр хагалцсан гинэ. За цаашаа ярих уу яг уу за болио гинэ. Яана. Цаашаа юугаач ярих вэ тэгэл амар царайтай болж шít бүгд. Тийм шүү. Яаж авсан юм лээ. Тэгээд одоо нэгэнт авсан үн юм чи тэгэл төлөө шүү. Сая нэг төв шуудангийн уулзал дээр нэг хүн нөгөө машинаасаа бичлэг хийсэн байсан. Хоёр ингээд нэг ахгүй л байгаа. За. Гэтэ жоохон ингээд уудаг бололтой байрын. Тэгэл ингээд ногоон гэрл ассан баг. Тэгсэн яг нөгөөх нь нөгөө хоёул явж бас нэгнийх нь яг хармаас юу унтдээ. Арх нь хагараад унж байгаа. Яа. Ингээд тэр хоёр хоёул ингээд амар удаан зогссон. Юу шоконд ороод бүр тийм болон ч нэ бодоагүй. Тэр бичлэг гэдэг нэг өрөвдөлтэй юм шиг нэг. Бараг аймайд, гонигтэй аймайд ирчүүл тэр нэр. Одоо тэгээд тэрийг хөрөө тэр бичлэг явж л байгаа нөө мим хийдэг гараад ч амар мим хийн штэ. За Улаанбаатарт 14 цаг 37 минутаас нэвтрүүлгийн хамтран аялагчаар цацдаг нарыг танд бэлэглэе, шүршдэг Д витамин хамтран аялаж байгаа. За энэ Эстон улсын энэ Нордайд гэдэг үйлдвэрийн 30 мл-ээр савлагдсан 4000 нөгөө олон улсын нэгж цацлага гэж ярьдаг штэ тий 4000 Д витамин юм байна. Тэгээ 2020 онд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлэн худалдаалж байгаа. Тэгээ витамин D үндсэн найрлага нь болохоор цэвэршүүлсэн ус, тэгээд витамин D3, нэмэгний шүүсний баячмал, наран цэцгийн лецитин, байгалийн амт оруулагчтай гинэ. Тэгвэл одоо энэ ингээд шүршээд ингээд ууч хэрэглэх нь биш үү? Хамгийн өндөр чанартай цэвэр байгалийн орцуудыг агуулсан, тэгээд алкогол болон генетикийн өөрчлөлттэй бодисгүй гинэ. Тэгээ лактозын глютений агууламжгүй, химийн өнгө амт үнэр оруулагчгүй, сүү өндөг шар буурцаг хөрөнгө газрын самар модны самар агуулаагүй учраас цагаан олтон хүмүүс бас хэрэглэх боломжтой гинэ. Зөв. Бас ийм байд юм бэ те? Тэгээ ч нөгөө өдөрт нэг удаа ерөөс өдөрт ганцхан удаа юм бэл. Хилнийхээ арын нэг суд зоорс. Яг тийшээ ингээд цацчихна. Тэгэхэд 200 өдөр 200 удаа цацах. Цацсан гэсэн. Тэгэхээр чи чинь бараг 7 сар баг. Тийм байна. Ганцыг авал 7 сар цацчихна. Ер нь гэхдээ чи ингээд энэ хилний доотлол руу одоо ийм хүлхэж уудаг тэгээ хилний тэр доотлол руу ингээд юм шүртгийн учрыг мэдэх үү? Мэдгүй. Ингэдэг байхгүй. Одоо шууд ингээд ууштай те тэр бол ингээд шууд хотоод руу ордог байхгүй юу? Энэ хилний энэ доотлолт нь ингээд чи хилээ ингээд өргөд харах юм бол маш олон цус руу орох юм байна. Шууд цуснд очино гэсэн үг. Одоо ерөнхийдөө бол бидний ингээд цуснд байгаа маш олон эсүүдийг тижээхийн тулд бидний ингээд нарийн гидсээр шимэгдэж мэмэгдээл ингээд бөө юм болж хүрдэг штэ тий. Тэгвэл илүү хурдан л очих нь штэ тий. Тийм байна. Тэгээ одоо монголчууд угаасаа Д витамины нөгөө дутагдaltaй. Маш их дутагдaltaй байгаа. Тэр чигээрээ. Яг үнэ. Тэгээ одоо харшилтай хүмүүс хүртэл ер нь бол Д витаминыг бүр тарихаар ингээд нөгөө эмчнэр бичиж өгдөг болсон байлээ. Гэхдээ тэр тарих чинь нөгөө нэг маш өндөр дооцтой байгаа штэ тий. Тийм учраас урьсан зэрэг тунгаар бол энийг одоо хэрэглэхэд бол яг тохиромжтой гэсэн үг байхгүй тий. За тэгээд бид аль бие усных нь эмч төлөөлөгч нартай ямар утгаар холбогдох вэ гэхлээр 94 тэгтийг
40 75 за мөн даалт хийгтийг 30 34. За энэ бараг дээр бах. Даалт хийгтийг 33 34 гэдэг дугаараар холбогдоорой. За Еврофарм эмийн сангийн бүх салбаруудаар за мөн хүргэлтээр үнэгүй авах боломжтой юм байна шүү манайхаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар цацдаг нарыг танд бэлгэлье. Шөршдөг Д витамин хамтран ажиллаж байна. Баярлалаа. За Д витамин бол үнэхээр яг чухал. Тэ бид нарт дутагдaltaй байдаг витамин. Одоо энэ ковидын үеэр бол DC2-ыг бол хүмүүс маш сайн уусан шүү дээ. За үргэлжлүүлээд миний дараагийн өргөх пост маань Цомо Моцо гэдэг хүний Цомо Моцо гэдэг хүний пост байна. Сайхан шинэлцгэж байна уу гэснээс манай нэг ах эгч хоёр сар шинээр айл эсэж явж л дээ. Эхний айлд ороод идэж ууж байгаа л эхний ундаг ирэхээр нь нөхөр нь эхнэрлүүгээ за хим машин байж таарах юм бол доо гээл сэмгээ харж л дээ. Эхнэр нь шууд татцсан гинэ. Тэнгүүд нь нөхөр нь жаахан дурамчхаа за би л ярих юм байна л та гээл ёслол тавьсан гинэ. Тэгсэн чинь дараагийн ундагнаас эхнэр нь сүнчид гүү би болсон гэлээсэн гинэ. Тэгээ гараа явж байгаа нөхөр нь дүрсгээл уурсан гинэ. Яаваа гэсэн чи олигдох уухгүй бол яах гэж хоёрын оронд ихэлсэн юм гэсэн. Ах уул нь өөрөө ууч гад байдаг тэнгүүд эхнэр нь татцсан. Ганц татсан ахиж уухгүй. Нэрэл хүний дургу өрмөр. Тэгээ ганц татсан юм чи машин байж болохгүй. Тэгсэн мөртлөө уухгүй тий. Гэтэ нэр амар арга штэ нөхрөө уулахгүй гэвэл газ нэг татал тэгсэн мөртлөө өөрөө уухгүй. Тэр угаасаа би бол эхнэрийнх нь тэр яг тийм л юм хийсэн гэж бодож байна би. Тийм л тий зөрүүд. За Resquare бодхоо ийм пост оруулсан байна. За. Тэр жилийн өвөл цагаан сар дөхөж байсан юм аа. Хичээлдээ явчаад гэртээ ирсэн. Гэрийн үдэнд нэг ах хоньны мах үүрцэн зогсож исэн гинэ. За. Та хэн бэ гэсэн чинь энэ цэвгээг байх мөн үү? Ах нь хөдөөнс мах авчирлаа гэхэрн өө биш шүү. Аха та айл андуурсан байна гэд. Аль би наад махыг чинь өргөө таны годамж хүртэл өгөөлөд өгөөгөл өргөж аваачаал өгөөл нөгөө тэр нөгөө ах туслаад за тэг хөгшүүн тусалсан гэсэн шиг баярлал гэртээ орж ирсэн чинь ээж нь энэ үүдэнд байсан хоньны мах ачиж байгаа гэж хайсан гинэ. Яана. Намайг ирэхэд хулгай хийж байгаад баригдаад тэгж хэлснийг би мэдэхгүй өөрийнхөө махыг хулгайчд зөөж өгөөд явсан байгаа юм да гинэ. Яана ямар амар юм бэ. Начисто ёо цагаас олгочоод бүрст амар имгнэлтэй явдал болсон байна шүү дээ. Ямар амар юм бэ. Стон ястоо нөгөө түрүү нөгөө турсгаа өвчүүлээд яан гэдэг хавиргаа санжуулна гэдэг юу гэлээ. Тэр л болсон баг та. За нэг ордууд ягаад цаан сар дуртай вэ гэд нэг хүн оролцсон байгаа. Орд болгоно орно. За хоньны орд чи юуны орд? Ихэр. За хоньны ордныхан байна уу? Та нар ягаад цагаан сар дуртай гинт ингэ бичсэн байна. Ягаад цагаан сард хоньны ордныхан дуртай байдаг гэхээр арх их уудаг болохоор гинэ. За. Үхрийн ордныхан болохоор амар хоолунд иддэг болохоор цагаан сар дуртай гэж. За эхрийн ордныхан буюу гэрлээ болохоор хамаатнуудаа хов бацдаг болохоор зурдаг. Үнэ. Мэлхий ордных болохоор бэлэг авах л гоё байдаг болохоор цагаан сар дуртай. Арслангийн ордныхан болохоор тийм дээлтэй зураг стори иддэг болохоор их гоё байдаг. Охины ордныхан болохоор хүмүүсийн ингэ дайлж цайлах дуртай байдаг гинэ. За жинлүүрийн ордныхан золголт далимдуулж ингэ үнсэлцдэг болохоор дуртай гинэ. Заваа гэнүтэй яасан. Хилэнцгийн ордныхан болохоор бас л уух дуртай болохоор дуртай юм байна. Номын ордныхан за минийх айл хэсэг дуртай болохоор гинэ. За энэ өстө давсчлаа би нэр хамгийн дургүй нэр айл хэсэг. За материал ордныхан айл их хэсч алт мөнгө цуглуулах гэж, хумхын ордныхан болохоор өөдсөн үед дажгүй баяр болохоор, загсны ордныхан ёс уламжлаад эдлэх гэж аваа гинэ. За Батүшин дэлгэр сайхан гэдэг нөгөө манай байнгын сонсогч байдаг гинэ. 5 хушуу малаас хамгийн азгүй нь хонь юм байна. Хавар ууц, зун нь хорхог, намар сургалтын төлбөр, өвөл идэш, төрсөн хүнд шүл гинэ. Яг тий. За түшиг мөнх гэдэг сонсогч байна гэсэн ба. Бүх үзэнгээ гэр цэвэрлэнэ гэж яста худлаа юм а гинэ. Яасан гэсэн чинь зурагта тойрол цэвэрсээр байгаа таарсан гинэ. Зүгээр зурагтан цэв зэрэг бол зурагтны иргэн тойрон. Нэрэлэг. Би сэнээр бооцоо авсан шүү дээ. Мэдсэн чааг тэр битүүний өдөр л мэдсэн шүү дээ. Бат үлзий дээр тавиад.
Үнат jump man гэдэг хүн гинэ. Жаахан байхад хамаатны айлд бууз тоолж агаад нойрмоглоод тоогоо мартсан чинь авгаан толгой түрүүгөө загнаад нөхөр нь амбардаж байж үлээ. Тэр үед их л том алдаа хийсэн мэт санагдаж гимшиж байсанса одоо ботход эргүү хоёр ПВ-чтэй. Ер нь буусны тоогоор ямар ацаа идэг байсан боллоо гинэ. Гэхдээ гэтээ буусны тоо чухал штэ. Ер нь юу чухал вэ? Гүртээ нэг багцаатай байна штэ. Ядаж хөөе. Дээрийн нэг хойлоо постн дээр үнссэн штэ. Худлаа тоо хийснээс болоод цаад болохоос өмнө буусаач игнэж энэ түнд дууссан тий. Буусны тоо жухал шүү, жухал. Гэтэл нөхөр нь амбардаад. Юу амар, тэгтээ амар ин тий. Йой. За номын ордныхан үнэхээр айл хэсэг дургүй айл гэж. За үнэн. Одоо зурхааш болсон тий. Бүтэн нэвтрүүлгийн дурс зурхаад яриад байгаа. За манай нэг найз хамрын хийдийн хар уулнаас буугаад найзуудтайгаа ууж байсан чинь нэг хар ямаа ирээд пүүр архинаас нь нэхэд байгаа болтой хил амаа гоцолцуулаад ахаар нээ архинаасаа амруу хийсэн чинь пүүр тал хүртэл нь уугаад тэгээд хамт ямаатайгаа уугаад согтсон хот руу такси аваад явах гэсэн ямаатайгаа ороод суусан. Хот руу авч явж баарнд цуг уун гээд тэгсэн таксины жолооч нь наад ямаага буулгад тэггүй бол явахгүй гээд би мөнгийг нь төлөөд аваад явна гэж согтуурхаад найзууд нь хүчээр ямааг нь буулгасан гэсэн. Яа муратайс. Их жаргалтаа гэж нөгөө жинлүүрийнхэн үнсэлцхийн тулд цагаан сар дуртай байдаг гэсэн чинь бузар гүтгэлэг үнсэлцэх арга олж ядсан биш юмар гинэ. Их жаргалтаа гэж манай ээж хоёр анжаагийн ээж 3 ингээ 3 хүн яг нэг өдөр төрсөн. Нэр тий. Ганц юм хагалсан хүмүүсийг бүр өрөвтчихлээ. Ястаа гол нь ханалсан байх таа гинэ. Гэхдээ нэрээ тэгж амар одоо нөгөө нэг тэгж өөр ширмэр тавьж авсан хүмүүсийн хувьд бол одоо хэцүү штэ тий. Ламбарданд одоо эм бүгжээ 50 байж нэг шил юм авдаг нөгөөд хагалж гардаг. Йоо. За ингээд нөгөө уралдаанаа одоо тэгтээ юу дууслаа да. Гэхдээ бас 2 сар дуустал эх 7 хоногийн 27 28 ингээ 2 өдөр штэ хэлчих хөхөө. За тэгээ одоо 28-нд энэ уралдаан дуусна. Туулай жилийн 9 азтан гэдэг. Тэгээд цагаан сартай холбоотой одоо сонсогчдын групп дээр цагаан сартай холбоотой пост бичээд тэгээ хамгийн олон хаах авсан 9 хүнийг тус бүртэн 50,000 төгрөг бид нэр ингээ шилжүүлье. За ийм гоё уралдаан байгаа. Одоо биднэрт 1 2 3 4 хоног байна. За тэгээд амжилт хүсье манайхаа. Энэ үрээд 2023 оны 2 дугаар сарын 24-ний Баасан гарагийн үдийн ачаар нэвтрүүлэг маань радиогийн 3 дугаар студиэс ихийг сонсож илүүг мэдийг сураатагаар шууд төрөд өндөрлөж байгаа. Нэвтрүүлгийн хамтран ялагчаар цацдаг нарыг танд бэлэглэе, шүршдэг Д витамин, за мөн дидиш хамтран ажиллаа баярлаа. Өөрчлөлт эрхэм сонсогчдаа цаг бүрийн хэнд явдаг радио мэдээг үлээ авч сонссны дараа 15 цаг 15 минутаас элдвч би нэвтрүүлгийн хашийн дугаарыг үлээ авч үзэж сонсоорой. За баярлалаа зандаа. За баярлалаа гэрлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Дидиш. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч цацдаг нарыг танд бэлэглээ. Шүршдэг Д витамин. Мэдээлэл авахтас 94 тиг 40 75. 94 тиг 40 75. 3 2 1 эфир. Үдийн хачаар нэвтрүүлэг хөтлөгч Зандаа, хөтлөгч Гэрлээ. Дэлхийн монголчуудын эмжэл радио 88.3